цааш л одоо Монголын нутаг байсан байх л да тухайн үед. Монголоос аягүй гоё бороо авчлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаат байгаарай. Сайн байцгаана уу үзэгчдээ. За өнөөдөр би та нартайгаа одоо дэлхийн хамгийн аялал жуулчлалын нэртэй хот болох Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос мэдчилж байна. За Арабын нэгдсэн Эмират нь 7 Эмиратаас бүрддэг. За энэ Эмират гэдэг нь ямар учиртай ингээд үзэхэд бол Эмир гэдэг нь ерөнхийдөө хун тааж буюу захирч гэсэн утгатай юм байна. За тэгээд энэ 7 одоо Арабын нэгдсэн улсууд нэгдснээр Арабын нэгдсэн Эмират улс байгуулагдсан юм байна. За Арабын нэгдсэн Эмират улсууд бол 1971 оны 12 дугаар сард бүгдээрээ нийлсэн. Газрын тос нефтийн олборлолтоор маш ихлэ хөгжсөн боловч за яг өнөөдрийн байдлаар бол зөвхөн энэ хотын орлогын 5%-ийг газрын тос нефтийн орлогоос олж авдаг. За бусд нь бол аялал жуулчлал, за мөн үл хөдлөх хөрөнгө худалдаагаар олж авдаг юм байна.
За Баян ус гэж аргагүй өөр юм а. Энэ Дубайд маш халуун хот ингээд машина хүртэл ингээд ийм гоё сүйдрөвчөнд ор тавьсан байх юм. За Дубай тохоо гэдэг газар ирсэн байна. За энд эртээр үед одоо худалдаа үйлчлэгээр нэртэй газар байсан гэж. За одоо болохоор аялал жуулчлалыг энэ Дубай тохоогоор аялуулж хотыг үзүүлдэг юм байна. За тэр Дубай тохооны аяллаа групп хамтдаад энэ завин цуух газар ирж байна. Дубай тохоогоос нэг юм модон завин дээр суугаад идэж байна. За энэ хаваар бол эртээ дээр үед худалдаа 8-ыг арилжаа хөгжижсэн газар юм байна. За энэгээр бол эрт хаваар нь эртний байшингууд харагдаж байна. За ер нь Дубай хотод бол дэлхийн 3 том бомб тодорхойгээр алдартай. Хонконг, Сингапурын дараа ордог. За асар том бомб тод юм аа. За та бүхэн натаа байгаарай. За Арабын нэгдсэн Эмират улс нь дэлхийн хамгийн баян улсуудын нэг. За Арабын Эмират нь нийгмийн халамжийн системээр алдартай. За уугуул араб иргэдээс бүрдсэн улсын төрийн албан хаагчид нь 10,000 долларын цалин авдаг. За хурам хийж буй уугуул иргэн нь 9,000 долларын тэтгэмж авдаг. За хурам хийнгүүтээ шууд байраар хангадаг. За төрсөн хүүхэд бүрт олгодог тэтгэмжээс гадна хүүхэд гарангууд шууд 100 квадрат метр талбайтай байраар хангадаг юм байна. За бүх уугуул араб иргэд нь улсын зардлаар дэлхийн аль ч улс оронд үнэгүй ихтэй сургууль сурна. За хүүхэд бол угаасаа үн төлбөргүй сургалтанд хамрагдана. Гэх мэт ийм олон төрлийн тэтгэмжтэй. За ер нь гадны хүмүүс тэр дундаа Оросууд ч юм уу ер нь гадны хүмүүс энд ирэхдээ одоо арабын энэ олон сайхан тэтгэмжүүдийг сонсоод арабын иргэн болно гэж их мөрөөддөг боловч за энд бол 20 жил 50 жил ажиллаад ч энтхийн иргэн болох боломжгүй. За эмэгтэй хүн араб хүнтэй гэрлээд ч тэр олон тэтгэмжид хамрагдах боломжгүй ажээ. Зөвхөн удамд амьдсан цэвэр араб хүмүүс л энэ тэтгэмжид хамрагддаг юм шүү. За би Дубайн төг туршлагын газруудаар нэлээд явлаа. За энэ дотроос хамгийн Дубайд нэртэй Дубай Молл ихтлгүүрийн гадаа ирсэн гэж байна. Дэлхийн бүх брендийн дэлгүүрүүдийн дотор нь за асар том, за дотроо асар том аквариумтай, за тэгээд тоглоомын талбайтай, за 1200 гаруй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. За маш том дэлгүүр байна. За энд бол ерөөсө жижиг брэндээс эсвэл том нэртэй брэндүүд бүх брендийн дэлгүүрүүд байд юм байна. За энд
Бас нэг юм дурдъя 2016 он гэхэд 14.9 сая жуулчид Дубайд иржсэн бол 2020 он гэхэд жилд ирэх жуулчдынхаа тог 20 сая хүрэх гэж зорж байгаа юм байна. За Дубай руу аялдаг хүмүүсийн хамгийн гол аялах шалтгааны нэг нь дэлгүүр хэсэг явдал юм байна. За дэлхийн хамгийн том худалдааны болон аял зугаалгын төв гэж нэрлэдэг Дубай Молл асар том дэлгүүр. За энд Goldwalk гэдэг асар том хаалттай алтны зах. За дэлхийн 70 гаруй том брэндүүдийн дэлгүүрүүд нь 44 мянган метр квадрат талбайг эзэлдэг. За гэх мэт дэлхийн аль ч өнцөг бултанд байхгүй дэлгүүр гэж хэлж болно. За мөн Дубай Молл дотор байдаг дэлхийн хамгийн том байшин дотор байдаг аквариум нь Гиннесийн номонд бичигдсэн юм байна. За энэ Эмиратын хамгийн гол үзэх ёстой газрын нэг болох энэ аквариумд нь 10 сая литр устай бөгөөд 33 мянган далайн амьтдын гэр болж байт юм биш үү? За энэ аквариумыг 3 давхар хүрт үргэлжилсэн тусгай талбайгаас харж болохоос гадна 48 метрийн урт түнэлээр явангаа зугаалангаа харж болд юм байна. За энэ бүхнийг Дубай Моллын ажиллах цагаар үнгүй үзэж болох юм байна. Дэлхийн хамгийн өндөр барилга Аву том хот дотор хот. За 1.5 тэрбум долларын өртөгтэй болсон юм байна. За 2004 онд барилгын ажил анх эхэлсэн. За 7 хоногт 1-2 давхар баригдаж байсан. За өдөр болгон 12 мянга гаруй хүн зэрэг ажиллаж байсан юм байна. За дэлхийн хамгийн өндөр энэ барилгыг 4 жилийн дотор барьсан юм байна. Бас нэг юм нэмж хэлэхэд Бурж Халифт зориулж нэмэх 50 градус тэсвэртэй тусгай маркийн бетон бий болгож түүнийг мөстэй хольж зөвхөн шөнийн цагаар зурмгаа тавьж байсан түүхтэй юм байна. Энд байдаг лифт нь цагт 65 км/цагийн хурдтай дээш явд юм биш үү? Агуу том Бурж Халиф барилгын гадна талын талбай нь 17 хөл бөмбөгийн талбайтай тэнцэхээр том бөгөөд за дотор нь бассейн, дэлгүүрүүд, нисдэг тэрэг, ирж буудаг талбай, за паркууд, зоогийн газрууд, зочид буудлууд байхаас гадна дээд талын 40 давхар нь метр квадрат нь 20 мянган доллараас эхэлдэг орон сууцнууд байрлалт юм байна. Асар их олон жуулчид ирдэг болохоор өдөржин маш их очртой байд юм байна. За энэ дээр гарч үзэхэд нэг хүний $27 юм байна. За дэлхийн хамгийн өндөр байшин болох Дубайд байрладаг Бурж Халиф гэдэг 829.8 м өндөр 163 давхар байшингийн за 124 давхарт нь хүмүүс хардаг хэсгээс энэ Дубай хотыг сонирхоод байж байна. За эндээс бол Дубай хот алган дээр тавьсан мэт харагддаг юм байна. За Дубай хотод ирдэг жуулчид бүгд энд ирж үздэг юм байна. Байгаараа. За нийт хүн амынх нь 86%-ийг 83-аас 86%-ийг эзэлдэг одоо энэ гадны ажиллагчдын талаар одоо маш их сонирхолтой санагдлаа надад. За эдгээр одоо ингээд энэ Дубай хотын бүх одоо энэ хар ажлыг хийдэг. Энэ хүмүүсийг ингээд энд ажиллаж амьдрахад бүх нөхцөлийг хангадаг юм байна. За эдгээр хүмүүс одоо ингээд интернетээр ч байна уу эдний Дубай компаниудаар дамжуулаад за компаниуд нь ингээд ажлын урилга явуулаад за энд ирэхэд нь одоо компани өөрсдөө хүлээж аваад за юу ажиллах паспортыг гаргаж өгд юм байна. Визийг. За тэгээд 2 жилийн хугацаанд паспортын тэр хүмүүстээ буцааж өгдөг. Компанитай хадгалж агаад хүмүүсээ бараг барьцаанд байлгаж ажилуулдаг юм байна. За тэгвэл энтгэгчүүд, Пакистанчууд, Бангладешчууд бол одоо маш ихээр за тэдний дундад цалин нь $2,700 юм байна. Одоо Киргиз, Узбек, Беларусь, за Украинаас ирж байгаа хүмүүс бол бас арай нэг гайгүй өндөр цалинтай. За $8,000-аас $12,000 цалин авдаг юм байна дундад цалин. За тэгээд Европ хүмүүсийг бол эдгээр бүр маш дээгүүр үздэг. За шууд Англи, Европын албаны улсуудаас ирсэн улсуудыг бол ерөөсөө шууд бараг л арабуудтайгаа нэг адилаар үзээд
маш өндөр топ менежерийн цалингүй гэдэг юм байна. За тэд нар нь болохоор өндөр гэдэг нь одоо зарим үед бол 20-оос 30 мянган долларын цалин авдаг юм байна. За харин хамгийн өндөр цалинтай улсууд дотор бол одоо би тэр цагдаа нарыг онцлж хэлмээр байна. За эдгээр төрийн албан хаагчид нь бол дандаа өөрсдийнх нь араб үндэстнүүд байдаг. За арабууд бол ерөөсөө энэ Дубай хотынхаа 13-аас 16% л эзэж байгаа шүү дээ. Ихэнх нь ажил хийдгүү. За ажил хийдгүүд нь болохоор дандаа төрийн албантай ажилдаг. За цагдаа нар болохоор одоо дэслэгч нь 6 мянган доллар аваад за генерал нь 20 мянган доллар авдаг гэж шүү дундад цалин. Цагтан сэргийлэх хууль хяналтын байгууллагууд нь маш сайн хяндаг учраас визний асуудал юм уу янз бүрийн асуудал гарах юм бол шууд ачигддаг. За эргээд ирэх боломжгүй болдог учраас энд хүмүүс бол хуулиа одоо маш сайн сахиж хянж ажилт юм байна. Ямар нэгэн гэмт хэрэг гарах за янз янзын тийм одоо үзэгдэл ерөөсөй байхгүй дэлхийн хамгийн аюулгүй хотуудын нэг болсон юм байна. За гэвч ихэнх мусульман шашинтай орнуудад нэгэн адил олон хатуу хууль дэглэмтэй юм байна. За үүнээс дурдах юм бол гадаа хог хаяж болохгүй, нутгийн эмэгтэйчүүдийн зургийг авч болохгүй, за улсын болон зарим дурсгалт газруудын зургийг авч болохгүй, за арх хууж болохгүй, за тус оронд арх спиртийн зүйл авчирч болдгүй юм байна. За түүнээс гадна шар сонин сэтгүүл байхгүй, нийгмийн сүлжээ болон олон нийтийн сүлжээнд за энэ арабын шейхүүдийн хувийн амьдрал ямар нэгэн баримт мэдээлэл цацах хоройтой за мөн хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн тухай хэвлэн мэдээллийг хориглодог. За нийгмийн сүлжээний зарим талаараа хоройтойгоос гадна үнэгүй Wi-Fi энд тэнд ер нь л байхгүй байсан. За харт тамхи хэрэглүүл 10 жил хүртэл хордог. За харин өөрөө харт тамхинаас гарахыг хүсэх юм бол эмнэлгийн зардлыг нь улсаас нь төлдөг юм байна. За мөн жолооны дүрм зөрчвөл $800 торгодог юм байна. За ийм хуулиудтай учир юунаас ч яах явдалгүй за гадаа машинаа хүртэл түгжээгүй орхидог юм шүү. Мусульманы ертөнцид эхнэр авахд тэр өөрөө шийдэхгүй эхнэр нь түүний эцэг эхний шийдвэр гаргадаг гин. За харин гэр бүлээс гадуур холбоо үүсгэх юм бол 3 сар хүртэл хорж шийдэгдэх хуультай юм байна. За түүн дотроос эмэгтэй хүн хэрвээ энэ хуулийг зөрчих юм бол чулуугаар өвгтлэн зодож шийдэгдэг гинэ. За түүнээс гадна олон эхнэр авах нь хуулиар хүлээн зөвшөөрөгдөг мөртлөө за маш их зардалтай тул одоо нийгэмд бараг олон эхнэр авах явдал байхгүй болж шахагдж байгаа гин шүү. За Дубай Эмиратад эмэгтэйчүүд харьцангуй гайгүй эрх мэдэлтэй болж байгаа юм байна. За Арабын 7 Эмиратаас ер нь Арабын Эмиратад эмэгтэй хүн машин унж болдгүй байсан. Одоо бол тэр хууль нь батлагдж байгаа гинэ. Дубайн алдарт жолоочгүй метронд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс тусдаа зорчдог юм байна. За тэр ч байтугай зарим газруудад нутгийн эмэгтэйчүүдтэй адил битүү хувцс өмсөх шаардлага тавьдаг гэж байна. Зарим одоо олон нийтийн газруудад. Араб айл болгон одоо нэлээд олон хүүхэдтэй байт юм байна. За тэгээд арабуудын нэг онцлог нь тэр олон хүүхдүүдтэйгээ хамт өөрийнхөө ах トゥ аав ээжтэйгээ бүгдээрээ нэг асар том байшинд амьдардаг юм байна. За Дубай нэртэй фонтан буюу хөгжимтэй усан оргилуур нь Бурж Халифын хажууханд 12 гектар гаруй газрыг хамарсан хиймэл нуур дээр байрлалд юм байна. За дэлхийн хамгийн том усан оргилууруудын нэг бөгөөд секундэд 83 тонн усыг дээш нь агаарт өргөж цацж байдаг. За усан туслын бүжиг болон өнгөний тоглоом нь болохоор 30 гаруй хөгжмийн эвлүүлгээс бүрддэг юм байна. За үүнд алдарт дуучин Whitney Houston, Michael Jackson тэр ч байтугай Алла Пугачевын дууны эвлүүлгүүдээс бүрддэг юм байна. За энэ Дубай усан оргилуурын шоуг өдөрт 13 цагаас эхлэн хагас цаг бүр 23 цаг хүртэл үнгүй үзэж болд юм бэ. Гэхдээ орон цагаар үзвэл энэ өнгөний хослол за дууны эвлүүлэг нь маш их сонирхолтой байд юм байна. За тэгээд хүлээж байгаад нөгөө усан оргилуур нь дуу хөгжимтэйгээр аягүй гоё шоу болдог гэд үзсэн чинь энэ зөндөө олон хүн цуглаад тэгээ үзсэн чинь мэдгүй гэрэлгүй болоод тэр юм уу янз янзын өнгө мөнгө гарахгүй тэгэл нэг аян дээр нэг 3-4 минутын юм гараад дуусчлаа.
Дубай хотын хамгийн хөгжилтэй ариун гээгдэх Дубай Марина гэдэг нь хиймлэр бий болгосон Марина хэмээх сувгийн нэрээр нэрлэгдсэн юм байна. За хамгийн орчин үеийн архитектурын барилгууд нь Персийн булангийн эрэгтэй хавсран үнэхээр гайхамшигтай харагдах энэ ариунд нутгийн оршин суугчид болон мөнгө хөрөнгөтэй жуулчдын дунд их нэрд гарсан ариун юм байна. За шөнөдөө энэ хавьд бүх гэрэл насгаараа бүр үзэсгэлэнтэй 6 жилийн дотор энд 200 гаруй тэнгэр багандсан барилгууд, үнэтэй зочид буудлууд баригдсан юм байна. За мөн Пальма Душумерийн арлаас тун холгүй байт юм байна. Дубан бас нэг гайхамшиг болох алдарт халуун орны далд модны хэлбэрээр хүний гараар байгуулсан асар том хиймэл арал бий болсон. За энэ хиймэл арал дээр байдаг олон тооны зочид буудал, хоолны газар, апартаментууд гээд тэрэн дээрээс харахад бол сансар дээрээс одоо хүн шууд нүдээр харахад харагддаг гэж байгаа. За энэ бол дэлхийн бас гайхамшиг болсон. За мөн одоо цагаан хэрэм, алдар цагаан хэрэмтэй дүүцхүүцээр хүний гараар бүтсэн асар том бүтээн байгуулалт болсон юм байна. За тэн дээр байдаг 5 одтой Атлантис гэдэг буудлын яг хажууд ирээд зогсож байна. Энэ Атлантис гэдэг буудал дотроо бол одоо асар том аквариум байгаа гэж байна. Түүнээс гадна хүүхдийн одоо усан парк бас байт юм байна. За энэ бүхнийг үзэх боломж олдвол та бүхэнтэй гэж үзье гэж бодлоо.
би амлсан ёсоор энэ зочид буудлын эргэн тойрноор явж та бүхэндээ танилцуулъя. За үнэхээр гайхалтай газар байна. За далайн эрэг дээрх Дубайн бусад гайхамшигтай бүтээн байгуулалтын нэгэн адил Атлантис Палм зочид буудал нь 2008 оны 9 сард ашиглалтанд орсон. 46 га газрыг хамарсан. За түүнээс 17 га газар нь усан парк эзэлт юм байна. Усан паркад амарсан минут бүр баяр баясгалан авчрах ба за энд бол дурлсан хосууд хүүхдтэйгээ ирсэн гэр бүл гэх мэт хинч байсан мартагдчихгүй амралтыг өнгөрүүлэхээр газар байна. За үүнд зочид буудлын архитектур, олон үндэстний зоогийн газрууд, за далайн эрэг дээрх наран шаргалгын газар, усан паркын олон тооны тоглоомууд зэрэг нь одоо зүү ёсоор нөлөөлд юм байна. За усан парк нь бол ерөнхийдөө маш том юм байна. За дотор нь янз янзын хүүхдийн тоглоомууд, хүүхэд томчууд бүгдээрээ ороод тоглоод усны хувцастайгаа тэгээд өдөржин тоглож аштууд байгаа хүмүүс нь үнэгүй. За гаднаас ирж байгаа хүмүүс нь мөнгөний төлөөд орж болд юм байна. За юу болоод байна? За Дубай хот үнэндээ бол хагас зуун жилийн түүхтэй, 50 жилийн түүхтэй боловч одоо асар их хөгжсөн. За энэ элсэн цөл дотор үнэхээр гоё хотыг цэцгэлүүлж чаджээ. За энэ хотод бол одоо өдөр шөнөгүй одоо 24 цаг барилгын ажил явагддаг юм байна. За хот дотор явж байхад бол ерөөсөө энэ тэмдгүү олон тооны кранууд өдөр шөнөгүй ажиллаад асар их бүтээн байгуулалт хийж байгаа юм байна. За энэ дотроос хамгийн их нүдэнд тусаж байгаа нь тэр өчигдрийн бидний очдог өндөр байшингуудаас гадна за арабуудын өөрсдийнх нь амьдардаг одоо жижиг одоо ийм коттеж маягийн байшингууд нь хүртэл ингээд хоттоо ингээд өргөжлээд за тэр дээрээс харж яхад бол өндөр байшингууд, намхан байшингууд нь бүгд ингээд нэг дор байж байгаа нь бас сонирхолтой харагдаж байлаа. Гайхшруулсан одоо бүтээн байгуулалтуудыг дэлхийн бүх нэртэй архитектуруудыг авчирч бүтээн байгуулж байгаа юм байна. За үүн дотор өчигдрийн бид нар үзсэн 829 м хамгийн өндөр Халиф гэдэг байшин байгаа. За тэр байшингаас өндөр одоо 2020 он гэхэд 1200 м өндөртэй байшин хүртэл барьж байгаа юм байна. За 7 хоттой өчигдөр очсон Аль Араб гэдэг зочид буудлын. За тэр Аль Араб гэдэг зочид буудлын дотор бол үйлчлэгээнийхэн талаар бол одоо энд ирсэн жуулчид болон баячуудыг бүр гайхшруулдаг. Одоо яг энэ өвлийнхаа увлралд бол жуулчид бол тэр зочид буудлд бол дүүрэн байдаг юм байна. За энэ маягаар бол үнэхээр одоо аялал жуулчлалыг маш их хөгжүүлж Арабын Эмиратад байдаг нефтийнхаа 5% эзэмшдэг учраас бол Дубай хот бол үнэхээр аялал жуулчлалаараа мөнгө олох зорилго тавиад за тэрэндээ ч хүрж байгаа юм байна. За Пальма де Жумбара буюу халуун орны далд модон арлыг одоо үүсгэхийн тулд за энэ элсийг цөл газараасаа за экваторыг 2 метр өндөр за 50 см өргөн элсээр 3 дахин одоо орох хэмжээний ханыг хийхээр тийм их хэлсийг энд зөөж авчирсан байгаа. За тэгээд энэ их хэлсийг зөөж авчираад одоо энэ талд нь ингээд арал үүсгээд мод суулгаад за нэг модыг одоо Дубайд арчлахад жилдээ $3,000 зарцуулдаг гэж байна шүү дээ. Тэгээд за энэ дээр ингээд бариа сууж байхад яг далайн ирэг дээр байгаа элс шиг л ингээд хүмүүс энд амар зугаарлаа үнэхээр гайхамшигтай юу. За та бүхэн натанд байгаарай.
За бид саяныхаа одоо зугаалгаар яваад гэж ярих юм уу да. Тэгээ жибнээсээ буугаад энд нэг жижигхэн кемп байгуулсан юм байна. За энэ кемпэн дээр нь ирчээ сууж ин. За энд бол яг ингээд Монголдо байгаа юм шиг үнэхээр сайхан санагдлаа. Ингээ хотын их хотын тэр Дубайгийн бужигсан газраас ийм сайхан гоё хөдөө байгаа юм шиг нөхцөл үүсгэсэн. За энэ кемпэн бол их хайтайхаа ингээд тойруулаад модоор барьчихсан. Тэгээд жуулчид бол бүгд энэ ирсэн ингээд сайхан амраад юм ярилцаад ингээ хоорондоо сайхан тайвшраад сая тэр нэг амар юм давталгаатай замаар явж ирсэн энэ дээрээ ингээд амраа сууж. За миний хувьд ч гэсэн айгуу гоё сэрүүхэн өдөртөө их халуун ороод юм гоё сэрүүвтер болчихсон юм. Тэгээд энэ дээрээ сууж байгаадаа бүр Монголдо ч очсон юм шиг их сайхан санагдаж байна. Дубайн цөлөөр хийж байгаа аялал маань ингээд дуусчих шиг байна. Одоо ингээд бүгдээрээ жибэндээ суугаад лаанд 200-аас суугаад буудлын руугаа явчих шиг байна. Хаан ч явж исэн гэсэн ер нь ингээд шоу үзүүлнэ гэл үзүүлбэр дээр нь байж байгаа. Дандаа нэг юм уу хоёр одоо өөрсдийнхээ хамгийн тийм одоо үндэсний хэв маягийг агуулсан. За өөрсдийнхээ хамгийн сайн гэсэн юм ал үзүүлэх юм. За одоо нэг олон 5-10 дуу муу дуулуулаад ч юм ерөөс тэхгүй юм байна. Тэр нь бас ч нэрээ хүнд аягүй их сэтгэлд хүрдэм байх ерөөхдөө. За жишээлбэл одоо бид нар одоо энд ингэ явж байхдаа 5-6 юм явсан бол сүлдө залах шинжтэй. Ерөөхдөө бас тийм сэтгэл төрлөө. За одоо ингээд ороо явж амрида маргааш бид нар одоо Дубайгаас буцна. За баяртай үзэгчтэй. Монголоос айгүй гоё бороо авчирлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаат байгаарай.